Хөдөө аж ахуйн сургуулийн нийт оюутан багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулж буй сурах арга барилаа өөрчлөе. Подкаст минь эхэлж байна. Тэгээд подкастын эхний зочноор математик, физик мэдээллийн технологийн багш доктор Болормоо маань өргөдөж ирсэн байна. Тэгээд Болормоо хашид энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та оюутнуудад өөрийгөө товч танилцуулахгүй юу? За сайн байна уу? Маш их баярлалаа. Өнөөдрийн хамгийн анхны подкаст нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд хөдөө аж ахуйн их сургуулийн нийт эрдэмтэн багш нар, нийт оюутан сурагчид мөн агсан түвшний магистрант, докторант бүх хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаа явуулахад оролцдог бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд Болормоо багшд хоёр болохоор технологийн хүмүүсттэй технологийн учраас ер нь одоо яг бидний оюутнуудын сурах арга барил ер нь 2 жилийн өмнөөс эхлээд маш их өөрчлөгдөх шаардлагатай боллоо нийгмийнхаа цаг үеийнхаа байдлаас шалтгаалаад тэгэхээр магадгүй бидэрт нөгөө нэг юм сурсан юм арга барил яг ингээд шууд өөрчлөлттэй аюу хэцүү байгаад байна л да. Тэгэхээр оюутнуудтай зориулаад яг одоо нөхцөл байдлаас хамаарат бидний сурах арга барил ер нь яаж ямар байвал илүү тохиромжтой юм бэ гэдэг талаар аюу нээлттэй ярилцсан. За тэгээд мэдээж хэрэг би Болормоо багшийн талаар түрүүхэн сонслоо л да. Хөдөө аж ахуйн сургуульд 22 жил багшилсан гэж байгаа тийм. Тэгэхээр таны оюутан нас ер нь ямар байсан бэ? Та яаж суралцдаг байсан те? Одоо хэр сайн оюутан байсан талаар бас ярилцъя те. Яа. Гоё асуулт байна. Яг тэгэхээр би бас миний амьдрал бол энэ хөдөө аж ахуйн сургуультай салшгүй холбоотой байдаг. За бүр баг балчир байхдаа бас хөдөө аж ахуйн сургуулийн хашааг тойроод ингээд бас явж өнгөрүүлж исэн баг насаа. Тэгээд оюутан болж орж ирэхдээ бас мөн хөдөө аж ахуйн сургуулийн оюутан тухайн үед кибернетикийн тэнхим байсан. Тэгээ кибернетикийн техникийн оюутнаар 93-аас 97 оны хооронд суралцаж төгссөн байгаа. За тэгээд энэ хугацаанд бол мэдээж яг одоогийн оюутнуудаас бол тэс өөр арга барилаар бид нар бол суралцж байсан л да. Тухайн үедээ бол мэдээж уламжлалт технологиор гэдэг юм уу тийм ээ өөрөлдөх юм бол багш төвтэй сургалтууд бол их явагддаг байсан. Тэгэхээр бид нар тухайн үедээ ч гэсэн адилхан яг юм багш төвтэй сургалтаар маш олон багш нараасаа маш мундаг багш нараасаа бас эрдэмийг хүртэж чадсан байдгийн. Тухайн үеийн маш мундаг эрдэмтэд, докторууд хөдөө аж ахуйн тэргүүлэх урдаа барьдаг мундаг эрдэмтэн алтан үеийнхнэр бол бас бид нар хичээл заалгасандаа маш их баяртай байдаг. Тэгээ мэдээж яриг хүн болгон л тухайн үедээ би ийм сайн, тийм сайн байсан гэж ярих бах. Тэгээд тухайн үеийн оюутнууд минь биднийг ямар байсан бэ гэдгийг бол тодорхойлоод хэлчихнэ. Тэгэхдээ миний хувьд өнөөдөр юу ярихыг их чухалчилж байна гэхээр одоогийн оюутан залуус маань тийм ээ сурах арга барил тэгээд гол зорилт тийм ээ энэ бүх зүйлүүдийг хэрхэн яаж тавьж чааш нь амжилттай суралцах вэ гэдэг л үл хоёлаа бас өнөөдрийнхөө ярилцлагыг чиглүүлэх болов гэж бодож байна. Тэгээд одоо миний хувьд ч гэсэн ингээд ажиглахад бид нар ингээд багшаасаа мэдээлэл аваад бие дааж суралцаж оюутан гэдэг бол маш их бие дааж суралцах шаардлагатай байгаад байдаг. Тэгээд яг сүүлийн үеийн цар тахалтай холбоотой оюутнуудын суралцах орчин сурах арга барил тэгээд бүх зүйлсэд маш их өөрчлөлтүүд гарч ийн л да. Тэгэхээр таны харж байгаагаар яг яг манай хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд бусад оюутнуудад ер нь ямар төвшөнд суралцж ийн юун дээр анхаарал илүү тохиромжтой байдаг санагддаг багшийн хувьд За сүүлийн хэдэн жилүүдийн үед бол мэдээж яриг маш их өөрчлөлтүүд, огцом өөрчлөлтүүд бол маш их гарсан л да. За хөдөө аж ахуйн сургуулийн үед бол нэг 4-5 жилийн өмнөөс бол ямар ч байсан холимог сургалтыг бол нэлээд чухалчилж ирж байсан. Энэ дотроо бол бас бид нар Google Meet, Google Classroom гэх мэтлэн технологиг бол өөрсдийнхөө сургалтанд ашиглаад тэгээд холимог сургалтын хэлбэрээр оюутнуудаа сургахаар бас нэлээдгүй багш нар маань чармааж ажилласан. Энэ технологи руу ч гэсэн оюутнууд маань бас нэлээд нэвтэрч орч чадсан ийм үе байсан. Тэгээд 2019 оны сүүл 20 оны эхээр энэ ковид цар тахлын үе эхэллээ. Тэгээд энэ үеэс хойш бол бүр 100% онлайн 100% нэг ийм чиглэл рүү бас нэвтэрч орох зайлшгүй шаардлага бий болсон. Тэгээд үүний дагуу бол манай сургуулийн эрдэмтэн багш нар бас өөрсдөө ч гэсэн 100% бас онлайн хэлбэрт сургалтынхаа үйл ажиллагааг маш богино хугацаанд бас чиглүүлж чадсан ийм амжилттай байгаа. За тэгээд мэдээж яриг энэ сургалт маань онлайн хэлбэр шилжингүүт оюутнууд маань ч гэсэн мөн адилхан 100% онлайн хэлбэрээр бас сургалтыг хүлээж авах ийм зайлшгүй юм бас шаардлага тулгарсан л да. Гэхдээ энэ цаг үеийг бол бид нар бас харьцангуй бас хүндрэл багтаагаар давж чадсан гэж бас үзэж байгаа.
За түүнээс гадна одоо бас яг цар тахлын үегээд бид нар Google Classroom гэх мэтлэнгээр одоо мус сэдвүүцэг эмэн гэдэг хаяг дээрээ бид нар одоо нэлээд ийм том өргөн хүрээний юм хийжсэн бол одоо сүүлийн энэ жилийн хугацаанд бол бид нар шинэ одоо програмлаа бас шилжиж орж байгаа. Өөрөлдөх юм бол дэлхийн дэвшилтэт технологи мэдээж бид одоо монголчууд бол бүгд л мэддэг тийм ээ Microsoft гэдэг энэ програмлаа бас бид нар шилжиж байгаа. Microsoft 365-ыг бол манай одоо хөдөө аж ахуйн их сургууль одоо лиценз эрхтэйгээр бас ашиглах юм эрх нэгцэнд одоо бид одоо маш их баяртай байгаа. Энэ бол оюутнуудад одоо маш тийм мундаг програмуудыг тийм ээ үн төлбөргүйгээр өөрсдөө ашиглах боломжтой. За ингэснээрээ бол одоо дэлхийн одоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхах бас маш их бүрэн боломжтой болж байгаа гэж бас харж байгаа багш хүний хувьд. За би ч гэсэн одоо яг хөдөөж хүн суралцж байгаа. Тэгээд эхний нөгөө нэг нөгөө бид нар ч ингээл 19 онд орж исэн л да. Тэгэхээр бас л яг адилхан лекц маань танхимаар ороод лабораторид хичээлээ ороод ингээл аюу гоё явж исэн. Тэгин гот нөгөө онлайн руу гинт шилжээд эхлэн гот бас эхний бараг нэг хагас жил ч юм уу тий бүтэн жил ч юм уучраа болохгүй. За тэгээд оюутнуудад бас тийм суралцах орчин гэрээ уур амьсгалаа суралцсан гэдэг хүндрэлтэй байсан л да. Тэгэл хөдөө орон нутгийн оюутнуудад бол бүр илүү хүндрэлтэй байсан. Тэгээд яг сүүлийн нэг жил миний ажилласнаар бол багш нарын хувьд ч гэсэн оюутнуудын хувьд ч гэсэн аюу нөөцөгцтэй болж эхэлсэн. Онлайн суухдаа өөрөө яг гэртээ ширээний ардаа суучдаг тий. Камера нэгэд хичээлд ордог. Багш нарын хувьд ч гэсэн нөгөө алсын зайнаас оюутнуудтайгаа харилцах тэр оюутнуудаа ингээд одоо их удирдах ч юм уу тий. Тэр одоо аргууд бол маш дээшлээд одоо ахиц гараад тий хин дасаад аюу өрг өгжтэй болж эхэлсэн гэж миний хувьд ажиллаж эхэлсэн л да. Тэгэхээр манай сургуулийн зүгээс ч гэсэн яг энэ нөхцөл байдалд бол маш олон одоо шинэлэг зүйлсүүдийг бол оруулж туршиж эхэлж байгаа юм байна. Тэгээд бүгдээрээ оюутнуудтайгаа уриалгаад тий хамтдаа бас яг энэ гой шинэлэг програмуудыг хэрэгжүүлээ. Ашиглаад тий сурах арга барилтаа бас шинжилтийг хийе гэж уриалж байна. За түрүүн та хэллээ ч тий Microsoft 365 гэж шинээр хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгэхээр энийг яг оюутнуудад хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? За Microsoft 365 гэдэг энэ програмыг сая түрүүн хэлсэнчлээ лицензийн эрхтэйгээр бид нар авч байгаа. Оюутнуудад бол Office-ийн бүх програмууд одоо лицензийн эрхтэйгээр үн төлбөргүйгээр ашиглах эрх нь нэгдэж байгаа. За тэгээ энэ маань одоогийн байдлаар бол бид нар онлайн горинд энийг ашиглана. Өөрөлдөх юм бол интернеттэй байгаа орчинд бол бид нар хуучин оюутнууд одоо нөгөө бүх оюутан мус цэг идүүцэг имийн гэсэн хаягтай байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр хаягийнхан дагуу оюутан болгонд шинэ эрх үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо энэ тухайн програм нь бас чамгүй үнэтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр оюутнуудад одоо энэ боломжийг одоо бүрэн сайхан олгоод өгч чинь. За тэгээ үүнийхээ дагуу түрүүн хэлсэнчлэн тэр жишээлбэл одоо төгсөх курсын оюутнууд бол төслийн ажлаа бичих шаардлага гардаг тийм ээ. Тэгэхээр төсөл бичих гэж байгаа тохиолдолд бол биднэрт шаардлагатай байдаг тэр прожект програм маань үн төлбөргүйгээр ингээ сайхан байж гэн. За дээрэс нь агсан төвшөнд суралцж байгаа одоо магистрант докторантуудын хувьд мөн одоо эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүсийн хувьд мөн одоо лицензийн эрхтэй програмаар одоо эрдэм шинжилгээний өгүүллүүдэд хэвлүүлэх шаардлага бас тулгардаг л да. Тэгвэл одоо энэ зүйлийг нь бас Microsoft 365-т нэгдснээрээ бид нар одоо лиценз эрхтэй програмуудыг одоо бүрэн ашиглах боломжтой болж байна л гэсэн үг. Нэг талаасаа нөгөө талаасаа бол өмнө бид нар Google Classroom тэр Google Meet-ийг ашигладаг байсан. Өөрөлдөх юм бол лекцийн хичээлүүд, дадлагын хичээлүүд одоо сая Meet-ээр хөвчлээ явж байсан шүү дээ тийм ээ. Тэгвэл нь одоо бол бид нар Microsoft-ийн бас дагуул програм болох Teams-ийг ашиглаад мөн одоо тэр сургалтууд маань явагдах юм байгаа юм. Тэгэхээр Teams-ийн бас нэг давуу тал нь юу гэдэг юм бэ гэхээр одоо бид нар шууд одоо нөгөө ганцаарчлсан сургалтыг явуулах маш их гоё өргөн боломж гарч ирж байгаа. Өөрөлдөх юм бол технологийн хувьд ярих юм бол таны компьютер болохгүй байгаа тохиолдолд би таны компьютер руу шууд нэвтэрч ороод ажиллах юм бүрэн боломжтой болж байгаа гэсэн. Гэх мэтлэнгээр одоо ярих юм бол одоо маш олон өргөн тийм боломжууд бол бас бий болсон байгаа. За дээрэс нь багш нарын хувьд одоо оюутнуудыг багаар ажиллуулах шаардлага бас нэлээд их гарч ирдэг. Оюутнууд ч гэсэн одоо төгсөөд гараад ажил дээр гарахад одоо багаар ажиллах тийм ээ. Ийм одоо ур чадрууд зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Тэгвэл бид нар онлайн орчинд хэрхэн яаж багаар ажиллах юм бэ гэдгийг бас энэ Teams-ийн орчинд бол шийдчихсэн. Тэгээ бид нар одоо ийм багаар ажиллах юм бүрэн боломжийг бас хангаад өгсөн байдаг. Гэх мэтлэнгийн ийм давуу талууд бол байгаа.
За баярлалаа. Тэгэхээр оюутнуудын хувьд нөгөө саяны бидний хугацаанд бас тулгардаг асуудлууд за багшаа нэгдэхгүй байна, тий болохгүй байна, миний компьютер гацаад байна, унтраад байна гэх маш олон тийм учраас би далтаа хийж чадсан мө гэсэн юмнууд байсан л да тий. Тэгэхээр ер нь бол оюутнуудын хувьд нөгөө бүрэн тэгштэй программыг ашиглаад өөрийнхөө сурах одоо боломжийг дахиж гаргаад тий судалгааны ажлаа хийхэд ч гэсэн нээлттэй болж байгаа юм байна. Тэгээд за сүүлийн асуулт руугаа оръё. Тэгээд ерөөдөө бол манай хөдөө аж ахуйн сургууль маань өөрөө маш олон боломжуудыг тий судалгааны лабораторич нэг дөрөв байдаг. Тэр миний хувьд бол яг суралцах боломжууд бол бас харцсан нээлттэй байдаг гэж үздэг. Дээрээс номын сан сургалтын албаныхан бол яг миний одоо зөвхөн нэг оюутны зүгээс ажиглахад тий оюутныгаа ингээд яаж амжилттай сурах уу тий хэрхэн амжилттай төгсөх үү юу болохгүй байх гэдэг дээр бол яг онлайн байдлаар ч гэсэн суралцж хаад ингээл анхаарал тавьдаг л да. Тэр нь маш их таалагддаг. Тэгэхээр одоо яг ингээд төгсөж байгаа оюутнууд ер нь төгсгөөд явж байгаа оюутнууд тэгэхээр манай сургуулийн төгсөгчдийн талаар бас тий сонирхол та бид нар яг хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд маш эрэлттэй мэргэжлүүд бас их суралцдаг гэж би боддог. Тэгэхээр төгсөгчдөөс амжилттай тий явж байгаа оюутнуудынхаа талаар ярилцах уу? За тэгэхээр сая чи бас нэлээд сайн ярьчлаа, тодорхойлчлаа. Манай хөдөө аж ахуйн их сургуулийн одоо маш олон мэргэжлүүд бол тэргүүлэх зэрэглэлийн тийм ээ өөрлөх юм бол одоо Монгол улсын хэмжээнд одоо зайлшгүй шаардлагатай мэргэжлийн одоо дээгүүрч ихсдэг ийм олон мэргэжлүүд бол байдаг. Тэгэхээр тэдгээр мэргэжлүүдээр суралцж байгаа оюутнуудын хувьд бол төгсөөд ажлын байран дээр одоо санаа зовоод байх зүйл бол байдаггүй. Мэдээж яриг тэр бол ерөөсөө хувь хүний ур чадвар одоо хувь хүний хандлагатай маш их шууд холбоотой. Тэгэхээр яг хөдөө аж ахуйн их сургууль, хөдөө аж ахуйн их сургуульд ажиллаж байгаа эрдэмтэн багш нар бол ямар ч байсан өөрсдийнхөө төвшний хэмжээнд бол оюутнуудад бол хангалттай сайн одоо эрдэм мэдлэгийг өвлүүлэх одоо тал дээр бол нэлээд сайн ажилдаг гэж бас миний багш хүний хувьд бол бодож явдаг. Хамгийн бас нэг чухал бас нэг төрний асуусан асуулт байна л да. Нэг төгсөгчд манайхнаас одоо нэлээд нэртэй цутай явж байгаа төгсөгчд маань хэд хичнээн байна вэ гэдэг юм уу тийм ээ. Тэгвэл яг хуучин цаг үед өөрөлдөх юм бол социологийн гэж ярьдаг байсан тийм ээ. Тэгэхээр социологийн үед бол хөдөө аж ахуйн сургуулийг төгссөн хүмүүс бол ерөөсөө л нэгдлийн дарганаар одоо тий хамгийн доотлолтол тэгэл одоо дээшгээ ингээд дандаа л одоо ийм зүйлүүдийг бол хийгээд явж идэг байсан. Тэгвэл одоо яг энэ 90-ад оноос хойш манай мэрэгчлэтнүүд манай сургуулийг төгсөн гарч ирж байгаа мэрэгчлэтнүүд юу хийж чадж байна гэхээр хамгийн чухал чадвар бол ерөөсөө хөрвөх чадвар гэдэг чадвар байдаг. Жишээлбэл одоо зоотехник те зоо инженерийн ангийг төгссөн хүүхэд байхад нэг талаасаа зоо инженер хийгээд байгаа боловч нөгөө талаасаа одоо бас мэдээллийг одоо бүртгэдэг тийм ээ одоо энэ төрийн байгууллагуудын одоо тэр чиглэлийн мэдээллийг бүртгэдэг ийм ажилтнууд бас болж хувирч байна тийм ээ. За тэгвэл одоо манай одоо кибернетикийн тэнхим, эдийн засгийн математик програмчлал цагуурчлал гэж одоо байж байна. За дээрэс нь манай математик, физик, мэдээлэл технологийн техникээс бэлтгэн гаргадаг одоо орчин үеийн мэргэжлүүд болох програм хангамж, мэдээллийн системч гэдэг юм уу тийм ээ. Эдгээр мэргэжлийн оюутнууд бол ерөөсөө яг хөдөө аж ахуйн үйл ажиллагаа процессыг одоо маш сайн ойлгож мэдэрч чадсан учраас яг тэр өөрсдийнхөө одоо мэргэжлийн одоо салбаруудад одоо амжилт гаргах бүрэн боломжтой гэж одоо боломжтой буюу гаргасаар ч ирж байгаа иймэрхүү байж байгаа. За тэгээд мэдээж хэрэг нэрлэх юм бол одоо асар олон хүмүүс байгаа. Манай сургууль бол гахалтай одоо бархаад баршгүй маш олон мэрэгчлэлтэнгүүд бол байгаа. Тэгээд одоо тэр болгоныг нэрлээд хоёулаа энэ цаг бас хүрэлцэхгүй байхаа гэж бодож байна. Тэлгүй яг тэгэхээр таны хувьд багшлж авах хугацаанд тий багш хийж авах хугацаанд оюутнуудыг ер нь яг хувь хүн за магадгүй ингээд сурах орчин тий багш нар бол ингээд өөрсдийнхээ мэддэг чаддаг бүх зүйлээ л оюутандаа зааж өгч яадаг тий сургуулийн зүгээс бол ингээд технологиор хангаад өгч जैन тий боломжуудыг ингээд бүрдүүлж тэгэхээр яг хувь оюутан яаж хийчих хэвээр байдیں۔ Тий бид нар өөрсдөө хичээхгүй бол мянган гоё юм ингээд яриад мянган гоё орчин суугаад бас боломжгүй шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол бас нэлээдгүй чамгүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгэхээр багшийн хувьд та зөвлөөж оюутнуудтай. За энэ ста гоё голыг олсон гоё асуулт байлаа гэх шиг. Миний хувьд бол яг миний хувьд сүүлийн үед одоо нэг технологи өөрчлөгдлөө, орчин өөрчлөгдлөө. Биднэрт одоо яг чиний хэлсэнчлэн маш олон сайхан юмнууд бол бий болж байна. Гэхдээ дэлхийн нийтийн чиг хандлага бол ерөөсөө хувь хүний хандлага, soft skill буюу зөөлөн ур чадруудыг одоо хувь хүн өөрөө эзэмсэж авсан байх юм бол тэр хүн бол одоо тухайн салбартаа амжилт гаргах одоо бүрэн боломжтой гэж үздэг. За тэгээ манай хөдөө аж ахуйн сургууль ганц хөдөө аж ахуйн сургууль гэлтгүй Монгол улсын одоо боловсролын салбар тэр чигээрээ одоо хувь хүний ур чадруудыг хөгжүүлэх тал дээр бас нэлээд их анхаарч
болсон өөрлөх юм бол сургалтын хөтөлбөр технологид ч гэсэн хувь хүний хандлага ур чадварыг төлөвшүүлэх тал дээр бол нэлээд их багш нар бол зүтгэлтэйгээр ажиллаж байгаа сүүлийн үед. Тэгээ энэ дотроос ингээд ажиллаж байхад юу харагдаж байна вэ гэхээр миний хувьд шүү дээ, тийм ээ. Оюутнуудтай одоо хичээл орж байгаа үед оюутнуудтай юуг зөвлөдөг гэхээр хамгийн эхлээд зорилгоо тавиа гэдэг юмыг зөвлөдөг. Тэр нь юу хэлж байгаа юм гэхээр мэдээж тэр хүн бол өөрийнх нь зорилго байгаа. Түүнээс гадна тухайн хичээл дээр орж ирэхдээ хичээлийнхаа хөтөлбөртөөгөө сайхан танилцаад тэгээд тэр хичээлийн хөтөлбөр дээр чинь энэ хичээл дээр сурах зорилго одоо зорилт бүх юмнуудыг ингээд бичсэн байж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хараад энэ би одоо тийм мэрэгчлэлтэн болох гэж байгаа юм чинь тэр мэрэгжлийн маань яг энэ ур чадварыг энэ хичээлээр би олж авах боломжтой юм байна гэдгийг тэр оюутан одоо эхлээд олж авах хэрэгтэй гэдгийг бол би оюутнуудтай бол зөвлөдөг. За үүний дараагаар би энэ хичээлээс энийг олж авах хэрэгтэй юм чинь гэд тэрнийхээ дагуу мэдээж хэрэг зорилго тавьсан юм бол төлөвлөлт гарган төлөвлөгөө хийсэн бол гүйцэтгэл заавал байх хэрэгтэй. Гүйцэтгэл гэдэг бол өдөр тутмын бидний хийх ёстой ажил. Хэрэв чи англи хэл сурах гэж байгаа бол өдөр болгон нөгөө англи хэлээ давтах ёстой шүү дээ, тий. Тэгвэл би одоо өнөөдөр одоо мундаг мэрэгчлэлтэн болмоор байна. Тэгээд тэр сайн мэрэгчлэлтэн болохын тулд миний нэг ур чадвар бол одоо технологийн одоо ур чадвараа би сайжруулах хэрэгтэй юм байна. За тэгвэл технологийн ур чадвараа сайжруулах гэж байгаа юм бол мэдээлэл технологийн хичээл гэдгийг би заавал судлах хэрэгтэй юм байна. Тэгвэл мэдээлэл технологийн хичээлийн ийм зорилготой хичээл юм байна. Энэ зорилго нь миний тэр зорилтод нийцж байна гэдэг утгаараа хичээлээ олж харах юм бол тухайн хичээлийг бол амжилттай тийм ээ суралцах, тухайн хичээлийг амжилттай суралцж байна гэдэг бол тухайн оюутанд тэр хувь одоо хүнийх нь хандлага ур чадвар дээр нэмэгдэх энэ маш их юм боломжууд бол бий болчихсон. Өөрөлдөх юм бол бүх хичээлүүд маань тухайн оюутны тийм хандлага ур чадрыг зарим хичээлүүд нь одоо ярианы тийм ээ ур чадрыг нэмэгдүүлнэ. Зарим хичээлүүд бол одоо ихтгэл тавих ур чадрыг нэмэгдүүлнэ. Зарим хичээлүүд бол судалгааны ажлын боловсруулалт хийх ур чадрыг нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу тийм ээ. Гэх мэтлэнгээр хичээл болгон дээр одоо тухайн одоо тэр одоо агрономч гэдэг юм уу эсвэл одоо малын эмчч гэдэг юм уу тэр мэрэгчлэлтнийг бий болгоход одоо төлөвшүүлэх ёстой хүүхний хандлага ур чадруудыг одоо хичээл болгон дээр өөр өөрөөр тусгаж өгсөн, суулгаж өгсөн байдаг. Тийм учраас би оюутнуудтай юуг зөвлөдөг вэ гэхээр зэрэг хичээлийн одоо тэр төлөвлөгөө стандарт хөтөлбөр төлөвлөгөөг хамгийн эхлээд орж ирэхдээ өөр уншаач, судлаач гэж зөвлөдөг. Тэгээд дээрэс нь яг миний хичээл дээр орж ирж байгаа оюутнуудын хамгийн анхны одоо сорил бол юу гэдэг юм бэ гэхээр яг өөрийнхөө өнөөдрийн өнөөгийн төвшинг тодорхойлол өөрөлдөх юм бол тухайн зүйлийг судалснараа өөрийгөө үнэлнэ. За би нэг иймэрхүү төвшний одоо энэ дээр заах гэдэг юмнаас нь би нэг иймэрхүү юмыг мэдх юм байна. Эсвэл мэдхгүй юм байна гэдгээ яг тодорхой бодтойгоор үнэлээд хичээл 16 он 7 хоногийн дуусла тий 16 удаагийн оролтын дараа дууслаа. Тэр үед оюутан дахиад өөрийгөө үнэлнэ. Үнэхээр би өмнөх төвшингөөс ахиж чадчихгүй юу? Тэгээ хэрэв үнэхээр өөрөө өмнөх төвшингөөсөө ахиж чадсан байх юм бол тэр оюутан тухайн одоо цаг хугацааг тийм ээ ашигтай өнгөрүүлсэн байна. Үр дүнтэй өнгөрүүлсэн байна гэдэг өөр дээрээ дүгнэлтийгээд тэгээд дараагийнх руугаа марш гэдэг шиг тийм ээ. Ийм зөвлөгөөг оюутнуудтай бол өгдөг байгаа. Тэгээд ямар ч байсан оюутнууд зарим одоо энийг бас хэрэгжүүлээд явдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо тухайн хичээлийн төвшөнд биш. Одоо цаашдаа бидний нэг амьдрал дээр тийм оюутан залуучдын амьдрал дээр өшөө би цаашдаа ямар зорилтуудыг тавих юм. Яавал би тийм ээ одоо ийм боломжинд хүрэх юм гэдэг зүйлүүдийг алхмуудыг бол тухайн хичээлээр бас олоод авчиж байгаа гэж үздэг. Тийм учраас одоо оюутнууд маань зорилттой төлөвлөгөөтэй тэгээд өдөр тутмын гүйцэтгэлтэй. Тийм байвал нь мэдээж амжилттай суралцах бүрэн боломжтой гэж хардаг. За маш их баярлалаа. Тэгээд оюутан залуустаа зориулсан сурах арга барилаа шинжилгээ гэсэн подкастын маань эхний дугаар ингээд өндөрлж байна. Тэгээд бидний хувьд бол маш чөлөөтэй энгийн ярилцлага өргөнүүлэхийг хичээлээ. Тэгээд хэрэгтэй мэдээллийг та бүхэн хүргэсэн гэж найдаж байна. Тэгээд оюутнууд маань Болормоо агшин хэлсэн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд сурах арга барилдаа өөрчлөлт оруулъя. Тэгээд илүү одоо амжилттай сайн он сурдаг оюутан болцгоё. Тэгээд гүйцэтгэлтэй оюутан болцгоё гэж уриалж байна. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.